Тэгээ нөө жирэмсэн хүмүүс ч амар битний ud шүү дээ. Тэр үед хүмүүсийн амар төгрөөд хүмүүсийн амар бат болоод идэг гэдэг шүү дээ. Витаминтэй жоок гэдэг шүү дээ. Тархины юмыг ходоод юм явуулж ходоод зүгээр. Яг нөө сэтгэл санаараас нөлөөлдөг баг. Тийм энэ дээр саяных дээр нэг юм ингээд гарч юм байна. Одоо нөгөө хэдин ингээд энэ нар ингээд сайн гэж байгаа ч гэсэн ингээд хамгийн чухал зүйл чинь ингээд эмчтэй тодорхой эмчтэй ингээд харилцан мэрэгжлийн үнээс зөвлөлтөө авч тэгрэхээ болох хэрэгтэй шүү дээ. Одоо чинь ямар ч ингээд тийм тодорхой зүйлгүй ингээд онлайн шопоос ингээд онлайнаар хүмүүс ингээд юм захиалж идэр өгөх. Сонсолтууд нэг дагаж хэтэрхий хөөсөдөг. Тийм зүйлийг ингээд яхаас илүү ингээд эмчийн зөвлөгөө тийм зүйлтэй мэрэгжлийн хүмүүсээс тусалцаа авах хамгийн дээр байх гэх тэр талаар нь яриасан байна. Яг тэгвэл одоо нөгөө ямар ч витамин юм байсан дуур мэдээж боловгүйгээр мэрэгжлийн эмчийн зөвлөгөөд авал хамгийн илүү үр дүнтэй гэж бодож байна. Тэр нь бол тэгээд монголчууд ч тэр чигтээ сошиалтай болсон. Тэгээд нэг нь тэр нь сайн, тэр нь энэ сайн гэж хэлж бичиг нөгөө ингээд сүлжээ бизнес шиг ардаадаас ингээд. Тийм. Ер нь бол бизнес бас аюух хувийн эзэлж байгаа гэж бод. Хичнээн сайн байсан ч гэсэн. Тэгээ тэр дунд нь муу бүтээгдэхүүн байж байгаа хүмүүс дээр аюух бүүсгэлсэн бүтээгдэхүүн ч бас байх боломжтой байхгүй юу? Тэгээ ер нь бол трендэд алдаг гэсэн үг одоо олонхоо л алдаг болсон байна. Тийм болохоор та нар онлайнаар ингээд хуурамч мэдээлэлээ илүү ингээд тэр зүйлд хандхаас илүү мэрэгжлийн ингээд эмч нараас тусалцаа аваад тэгээ мэрэгжлийн хүмүүстэй хандаж хэрэглээрэй гэж та бүхэнд зөвлөе. Одоо жишээ нь худлаа ингээд онлайн шоп, сошиалаас ингээд авсан витаминээс болоод хүмүүс ингээд эрүүл мэндээр хохирсон тохиолдлууд маш их байдаг гэж би бодож байна. Яг гэвэл ил гаргаад байдгүй ч гэсэн яг тийм зүйлүүд маш их байдаг. Одоо миний ойрын хүнд давхар ингээд тийм тураадаг тийм ингээд илүү дутуу бүтээгдэхүүнүүд айгүй их тийм хэрэгэлдэг байсан. Тураадаг заа. Тийм. Тэгээд тиймэрхүү юмнуудаас ингээд хамгийн гол нь ингээд онлайн сошиал орчлоос ингээд аваад одоо тэрнээс болоод эрүүл мэндээр хохирсон тохиолдол байдаг шүү. Тийм болохоор мэрэгжлийн хүмүүстэй л аль хандаж зөвлөлдөж ийм бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрэй гэж та бүхэн зөвлөё. Тэрийг сонирхолтой байна. Та бүхэнд сонирхолтой байна. За. Тэр болохоор ингээд хичнээн тэрийг одоо ингээд нэг зүйлээ ингээд хамаагүй удаан хугацаагаар ингээд ямар ч тийм мэрэгжлийн бос зүйлгүй ингээд өөрөө ингээд бие дааж хэрэглэсээр хагаад нөгөө биенийх нь гормон ингээд маш ихээр өөрчлөлтөнд орсон. Тэгээ тэрнээс болоод ингээд жингээ хасах тийм асуудал дээр одоо ингээд хичнээн ингээд хичээллээ ч гэсэн ингээд эрүүл аргаар ингээд турыг гэсэн чинь ингээд биед нь ингээд ямар ч өөрчлөлт орохгүйс байхгүй. Тэгээ яагаад вэ гэдэг одоо нөгөө ингээд шинжилгээ өгөөд ингээд олон одоо жишээ нь хятад руу урагшаанаа ингээд яваад хагалгаанд орсон. Тэр нь ингээд ууж ингээд яаснасаа болоод нөгөө биенийх нь гормон хит их өөрчлөлтөнд ороод өөр тийм ургацаг ургаж эхэлсэн байгаа байхгүй. Одоо тэр гидснийх нь тийм хавдар гэсэн тийм одоо ингээд биед ингээд шууд ил мэддэхгүй ч гэсэн ингээд нууцлагаар ингээд маш олон зүйлсүүд ингээд буруу байдаг. Тэгээ тэрнээс болоод бүр маш их зүйл болсон. Тийм болохоор та бүхэн эрсдлээ маш их тооцоолох хэрэгтэй. Иймэрхүү эрүүл мэндтэй холбоотой юм тунгаан амс болохгүй шүү гэж хэлмээр. За би өөрийнхөө кейсэн дээр ярьчих. Би угаасаа өөрөө нэг жоохон биерхүү юм болохоор спортоор байнгын тогтмол хичээлсэн ч гэсэн ерөөсөө тийм турхаа бол биш зүгээр хийн хэмжээтэй яваадсан. Тэгмүүд яалч бас турхаа хүмүүсийг хараад ингээд бүр амар турхаа болгосон санагдаад тураадаг кофе эрүүл мэндэд нэг хор нөлөөгүй гэдэг амар олон хүмүүс ирээд хаана авч ууж үзсэн. Ер нь бол турхаа үед бол турсан. Тэгээд уухаа болчихсон юм бол ер нь бол тэгээ буцаал тархлаад эхэлж байгаа хгүй юу? Өөрөө угаасаа тасгал хөдөлгөөнүүд байнга тогтмол яг одоо үед бол хийхгүй болохоор тэр нь бол удаан хугацаанд эрүүл биетэй гэвэл хоол ундан дээр хараад тогтмол дасгал хийж ижил энэ бол удаан хугацаанд өссөн биетэйгээ байж чадна гэдгийг хэлье. Body shame гихцний үн чамайг таган бүдүүн гэд хэлсэн гэсэн ер нь бол битээ тоо ер нь чи тэр хүн таалагдах гэж заавал тий турах хэрэгтэй юм уу тий хүн цаанаа эрүүл мэндийн асуудалтай болоод бамбаа болчихгаа ч юм тий тийм өвчнөд байвал чи юм хэрэг яах юм тий хичнээн санаа тавиад гой ярдуулах гад тарган мэн бүдүүн мэн гэж хэлж байгаа ч гэсэн ер нь тэр хяналттай зөндөртэй хэлж байгаа тийм яг зөв яг зөндөртэй хэлж байгаа байхгүй бид нар ингээд бусдад ингээд шаардлага тавихдаа айгүй буруу тавьдаг энэ ингээд цаашаа ингээд тэр хүндээ нөлөөлөөд сэтгцэн эрүүл мэнд одоо ингээд жишээ нь хүний сэтгэл зүй гэдэг чинь биетэй маш ингээд яг толботой зүйл байхгүй. Эрүүл мэнд тийм шууд толботой. Одоо жишээ нь ингээд санамсаргүй байдлаар нэгэндээ хэлж байгаа тэр үг одоо ингээд сошиал орчин ингээд бас маш ихээр явж байгаа. Тэр санамсаргүй байдлаар хэлсэн үг чинь тэр хүн яаж нөлөөлөхийг бид нар
100% мэдэхгүй болохоор тийм болохоор айгүй тийм бодолтой явж байгаараа гэж зөвлөмөр. Энэ ч гэсэн бидний эрүүл амьдралын хамгийн том алхам гэж би бодоод байгаа. Ялангуяа нэмэгдэж авах гэснээр үнэхээр токсик. Тэр хүмүүс үзэхгүй хөө юм шиг. Хэрвээ та үзчихвэл комментээр сэтгэлээ өгдөг. ингээд дангад ингээд эрүүл амьдрал гэхээр бидэд ингээд хооллолт тийм бие тийм зүйлтэй ингээд холбоотой. Гэтэ ингээд хамгийн чухал эрүүл мэнд бол оюуны эрүүл мэнд шүү. Тийм сэтгэл зүйн оюун физиклээс илүү ментал илүү. Тийм. Хүн хамаагүй илүү нөлөөлж чаддаг. Яг бодлосоо амжираад тэрээс чи ингээд яг юм үйлдэл гараа тэр үйлдэлтний шамд нэг нөлөөлөд байгаа хэрэг. Тэгэхээр ялч үсэл зүйлтэй. Чи өөрөө төгс битэш, өөрөө төгс өндөртэй штэ, өөрөө төгс цайтай биш. Тийм ээжээс бусдыг битгий юм бол шэм виж сэтгэл санаанд нь нөлөөлт тэгж дайрж гараа. Одоо тийм муухай үг хэлж гараа. Битгий шэм виж гараа бодож шээ. Тэгэхээр хичнээн ингэж хэлсэн чи хүн гэдэг юм тийм зүйл угаасаа хийсэн л байх л. Бас тийм ээ. Угаасаа тийм хэрэгс өгдөлтэй шүү. тийм болохоор тэрэндээ хяналттай байх хэрэгтэй. Одоо ингээд бид нар ингээд хувь хүний ингээд маш тийм менталити тиймэрхүү зүйлийг ингээд санаадаг дээ шүү дээ. Тэгээ хувь хүн өөртөө ингээд 100% ингээд баг ингээд өөртөө ингээд болоод явж байгаа нь хажуу талаас нь ингээд таныг хэлж байгаа үг ингээд тэр хүний замыг ингээд урууд болох сэтгэл зүйн хангааснаар цаашаа юу болж болохыг Сэтгэл зүйн биеийн эрүүл мэнд айгүй нөлөөлнө. Идж байгаа хоол одоо идж байгаа хоолны зуршлын буурах эсвэл хоолны зуршлын хэтэрхий ихсэх ч юм. Тэгээд одоо ингээл унтаж бодохгүй яваад төгч мэдээж дарахлаа юм. Тэгээд ийм эрүүл мэндтэй бас сэтгэл зүй шууд болдог. За тэгэд ингээд хүний үг гэдэг аюул тийм хүчтэй зүйл байгаа. Дангад ингээд сэтгэл санаанд нь нөлөөснөр цаашаа нэг тийм физикал бие махбод нь нөлөөлөд хэлж шít. Одоо хүнээс гарч байгаа үгийг нэг зүйлтэй ингээд эрүүл мэндэд холбоотой хоолтойгоо холбосон ч гэсэн нэг зүйлтэй ингээд аюул тийм адилтгаж болохоор байгаа байхгүй. Шинэ хичээл. Учир нь юм бэ гэх юм бол бид нар өөрсдийнхөө үгээр ингээд бусдыг ингээд дэмжснээр тэр хүн илүү ингээд сайн сайхан болох сэтгэлгээд бид нар нөлөөдөг. Энэ ч гэсэн ингээд яг ингээд бие ингээд авж байгаа шинэ хичээл л гэсэн үг. Дангад ингээ хоол хүнснээс илүүтэй бид нар өөрсдийн үгээр бусдад тийм хүчийг өгч болох юм. Үгээр хооллон гэж яддаг шүү дээ. Үгээр хүнийг алчжуулна, амьлуулчихжуулна. Одоо гээд амар гоё үг орсон нөгөө монголчууд ингэ яриад шүү дээ. Нэг муу үг бүү хэл амны бэлээс ачтын бэлэг юм лээ. Тэр бол амар үнэн үгтэй л юм. Тэгээд хүн болгоно ингээд яг сайн санагдаж явахгүй шүү дээ. Хүн дуусах хин жаач хин. Гэтэ ингээд тэр үг ингээд хэлэхгүй зүгээр дотроо зайлгчиж ус болох. Тийм. Гэтэ яг үнэхээр болохгүй байгаа зүйлийг хэлэхгүй болох юм шүү дээ. Тухайн хүн эвгүй байдалтай шүү. Яг тэр хүн яг хийрүүлж авах нь мэдгүй. Яг үндэ сэтгэл санаа тэр хүний одоо хэр байралтай байдгаас хамаардаг юм шиг байна. Тэр үнэ үнэхээр яг хүн хүлээж авч чаддаг юм бол тэрийг бол яг зүгээр нь авах юм аваад хайх юм аваад хүлээж авч шүү дээ. Одоо яг сүүлийн үед одоо энэ нэг тийм хатуу сонсч үзэг болохоор тийм гэж жоох юм дээр ингэ дэмжиглэх гэдэг хүмүүс байдаг юм мэдгүй. Тэгээ бас ингэ хоёрын талтай байгаа. Бүх юм хоёр талтай байдаг. Тэгээд өөрийнхөө бодол санааг илэрхийлэн тэр хүний эрх тэгэнгүүтлээ тэр хэлж байгаа үгийг өөр дөрөв тусаж авах эсвэл сам үгийг налгаж авах бас тэр сонголт нь бас өөрөө ч эрх байгаа байхгүй тийм. Тэнгүүд бас сэтгэл зүйтэй холбоо ярангууд боловсролын системээр бас сэтгэл зүйг илүү оруулж өгөөсэй гэж бас амар бодод байж яг сүүлийн үед эрүүл мэндийн хичээл гээд тэрэн дээр бол бас ингээд бас өөрхөн нэг бүлэгсдийг бас ингээд сэтгэл зүйтэй оруулж аваад гэсэндээ бас нэгэн дутмаг гэж аяа бодод байгаа юм. Яг л би ч бас нэг хэсэг ингээд сэтгэл зүйч клуб гэж явлаа. Тэнгүүд ихэнх хүүхдүүд нь заа ер нь дийлэнх нь ингээд ийм сэтгэл зүйчдэр ганцхан ийм сэтгцийн асуудалтай тийм хүмүүс очдог гэж нэг тиймэрхүү бодолтой байгаад идэг болсон. Би яг бас ингээ анханасаа ингээ сэтгэл зүйч юм клуб байсан болохоор тэрээс анзаардаггүй байсан юм яасан. Би бол хүмүүсийг өөрсдөө тэгж бодоход болцсон байх гэж боддог байсан болж ингээд яг юм хараад юм сонсоод байх тусам бас яг яалч тэр бодлол өгнөө санаагүй нийгэм бол байсан л байсан л. Тэгэхээр хүүхдүүдэд бас яг тийм сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсролыг бол илүү гоё нээлттэй ярил бас гоё болох байх. Яг манай үеийнхээс ахуулаад юм том болоод ирээдүйд их хүүхдүүдтэй илүү нээлттэй байх болов гэж би боддоо шин. Тэгээд яг манай ихчмичийн үе те нэмэх 20 30 хүмүүс бол яг хайрцангуй гайгүй ч гэснээр бас стил нэг тийм хаалттай, нэг тийм ичингүү тийм хүүхдүүдтэй байгаа юм ялангуяа. Тэгээд бас тэр хүн өөрөө бас яг ямар өсснөөс нь бас хамаардаг. Тийм яг өссөн дийлэнх яг юм орчинд байгаа байхгүй яг нэг
2000-ад он дөнгөж гарсан ч юм уу те 2000-аас өмнө хүн 10 жилийн хугацаанд ч ингээд Сэтгэл зүйчил нэр хүн болгон зайлшгүй хэрэгтэй. Ялангуяа өсвөр насныханд одоо манай дүүрэг гэхэд жишээ нь яг тийм чанартай сайн тэгээ ингээд ямар ч санаа зовлтгүй очоод ярилцж явах зөвлөө авчих сэтгэл зүйч юм бол тун ховор байгаа. Тэгээд энийг улсаас төрөөстэй шийдэж өгчдөг бол үнэхээр амарлаа. тэг яг хайвал яг байгаалтай байх үед байгаа. Тэг. Гэтэ яг ер нь ингээ бидэнд ирж байгаа мэдээлэл маш хомс байдаг. Тэгээд тэрээс хүүхдүүд яг гоё олж хардаггүй эсвэл нэг тийм яг ингээд энэ ч институт байт юм байна. Заны оноо үзэгсэн бодол байдаггүй байхгүй. Тэг. Яг байдаг байх л та гэхдээ бол миний бодлоор л хүүхдүүд яг тийм serious сүлээж авдаг байх гэж байна. Тэг. Ер нь яг боловсролын сэтгэл зүйч гэдэг утгаараа л та. Сургууль төсөлгүүдтэй байдаг сэтгэл зүйч гэж байна. Тийм л дээ. Гэтэ ер нь хамгийн зөв шийдэл нь баг хүннээр ингэж сэтгэл зүгөө уудалж ингэж нээж засч ирснээс өөрөө сайн дотроо бодоод засвал хамаагүй үйлдэлтэй байдаг хаа. Нөгөө нэг хүн хүний онцлог урах тийм стрессээ тайлбар. Би бол жишээ нь ингээд заавал хүнтэй ярьж стресс мөн тайлбардаг болохоор ялцгүй сэтгэл зүйн амар хэрэгтэй байхгүй. Тэрнээс хаа аваагүй хүн хэлж өгөх нөгөө тийм тэгэл цааш авч болно. Би бол шалгал ингээд зөвлөдөөс тэгээд надад л алдаа байгаа юм ингээд л өөрөөсөө хайж авах юм. Өнөө хувийн ингээд чадамж гэхээсээ яг хувийн тийм өссөн орчин бас тийм нийгэмд аягүй тийм эрүүл мэнд тийм зүйлс гэсэн аягүй тийм чухал гэдэг юм харагдаж шүү дээ. Одоо чинь дангад ингээд биеийн эрүүл мэнд биш гэр бүл ингээд орчин хүртэл ингээд эрүүл дэвснаар ингээд амьдралын ингээд эрүүл ахуй ингээд хамаагүй сайжирдаг тийм. Одоо чинь аягүй тийм гэр бүл зэг хүмүүс яддаг шүү дээ. Аягүй тийм илэмсэн нэгэндээ санаад байдаг. Гэтэ тийм ч гэсэн яг ингээд цаагаар ингээд гэр бүлийн хохирох тохиолдол хохирохын цаашаа бас гэр бүлийнхэн ингээд эрүүл мэндэд нөлөөлдөг хүмүүсээс байгаа гэж би бодоод байна. Тэгээс яг энэс шалтгаалаад одоо энэ яг ингээд өөртөө ярилцаад өөрийнхөө асуудлыг шийддэг хүн бас ингээд бусдад ярилцаад өөрийнхөө асуудлыг ингээд илүү цааш шийддэг хүн ингээд гэр бүлийн эрүүл мэндэд бас хамаатай гэж бодоод байна. Тийм. Одоо жишээ нь ийм зүйл яддаг шүү дээ. Гэр бүл ингээд нэг ширэн дээр ингээд хамт хоололсноор нэгнийгээ ингээд уцтай илүү дотоод зүйлээ ингээд байхгүй зөв нэгнийгээ хамтдаа хоололсноор ингээд гэр бүлийн харилцаа илүү сайжирдаг гэдэг. Тийм. Энэс шалтгаалаад хувийн тийм нээлттэй байдал, хаалттай байдал тийм зүйл маш их шалтгаалдаг гэж бодож байна. Тэгсэн нөгөө нэг яг ихэн дээрс нөгөө нэг биеэрээ дамжуулж авч байгаа шинэ хичээл нэмэлт бүтээгдэхүүн гэж байгаа шиг бас яг энэ болохоор яг сэтгэл зүгээр авч байгаа юм шиг хичээл байгаа байхгүй тийм. Яг гэр бүлээсээ авч чадж гин, ойртойгоо хүнээс авч чадж гин эсвэл яг юм мэржлийн сэтгэл зүйчээс авч гин үү эдгээр бүгдээрээс ингээ үгээр дамжиж юм өвгөн яг юм шинэ хичээл болж байгаа байхгүй тийм. Тэгэхээр яг яалчгүй л яг үнэхээр сэтгэл зүй гэдэг зүйл бол яг бие махбодтой хамт ингээ эрүүл байхын үндсэн одоо үндсэн юм байна да. Тэгээ баганд бол сэтгэл зүйчүүд айгүй тийм байдаг шүү дээ. Монголд бол сэтгэл зүйч бүрнийг амсан юм. Тэгтээ хүмүүс нэг мэддэг шүү дээ. Хүмүүс ингээ одоо биеийн хөдөлгөөг л эмгэлж шүү дээ. Сэтгэлээр одоо ингээ бас ингээ сэтгэл зүйч зовшин гэдэг юм. Сэтгэл зүйчин тэгэл бас л нэгэн төрлийн юм шүү дээ юм бол. Тийм. Тэр төрлийн мэдлэг хомс тийм заагаад. Тэгээ яалчгүй багаас ойлгож амар сэтгэл зүйч. Тийм. Тэгээ янз бүрийн сэтгэл зүйн нэг аппликейшн өдр гарсан. Тэгээд одоо нэг залуучууд ч юм яг сэтгэл зүйн амар ярьдаг болчихлоо. Тийм. Сайн өсөл хүсдэгсэн. Тийм бас хамгийн чухал гэж хэлээ шүү дээ. Тэг би Чи яг анаасаа миний нэр Би янз бүр яагаад зүрх. Миний нэр бүр амар болчихсон байна. ёо би аваас унтсан бол өндөр өдөр мэдэн 80 Би одоо ердөөсөө ингэ хитнээс хойш 30-наас хойш. Гэтэ 10-аас унтдаг бас биш юм шүү. Тэгээ юм надад хүмүүс унтах болных юм уу? Хүүхдүүдэд ингээ амар орон унтамтлаа өглөө нь ингээ өдрийн бүр нэг хоёр. Хүн болон гэхдээ бас унтдаг цаг нь өөр үүдэг юм шиг. Юу тухайн нэрээ өндөр бол үнэхээр гэн юм бэл. Тэгээ 90 одоо ингээд манай аавын найзууд байл амар өнөр ах нар идэхгүй. Тэнгүүд хотууд нэмж чичиг. Тэнгүүд манай аав ингээд амхан хөтлөө би аваас өндөр. Тэр нь бол ген бас нэг бас Би ч гэсэн гэр бүлдээ хамгийн өндөр. Аав чинь ингээ намхан хүн өндөр. Тийм хүүхдээ багасаа ингээ намхан амар дээрлэгддэг гэсэн болохоор хүүхдээ өндөр бол ингээд тэгээ амар тасалсан хэлээд тийм амар өндөрлцсэн.